Яагаад энэ сургалтыг хийх болсон түүхий ярьж өмнө би нэг бичлэг дээр хальт ярьжсэн санагдаж байна. Гэхдээ жоохон ярий. Бас Монголд ирээд юу мэдэрснэ бас хэлье гэж бодлоо. За нэлээд ингээд нөө сэтгэл зүйтэйгээ ажиллаад ингээд идэгрээд ирсний дараагаас би юу хийж болох вэ? Би одоо тэг хүмүүст ийм гоё юм байдгийг ингээд мэдрүүлмээр байна. Ээжүүдтэй, эмэгтэйчүүдтэй юм хиймээр байна гэж айгу удаан бодож явдаг гэсэн. Тэг яг юу хийхээ мэдэхгүй ингээд янз бүрийн барьж аваад өөр нэг 2 3 сургалт хийгээл дундаас нь хаяал ингээд нэг ингээ хүмүүстэй нэгээр ингээд тулж харьцаж ингээд энергийн уншлага хийж үзээл. Тэгэл ингээд зөндөө юм хийгээ болохгүйсэн. Тэгээд за яах вэ гэд нэлээд шантарсан би өөр юм хийх албатай ч юм уу гэл ингээд бодож явах үед над руу Австралид хахад над руу ингээд хандж исэн ээжүүдийн мессеж санаад ороод тэр мессежүүдийг унссан чинь нэг нийтлэг юм байсан. Тэр нь болохоор би юу хийхээ мэдэхгүй байна. Би яаж одоо би одоо ингээд амьдрал утга учиргүй байна. Тэгээд тусламж хэрэгтэй байна гэд ингээд ер нь л ингээд ихэнхдээ яг тэр гацалтаасаа, гутарлаасаа тэр нэг сонин байгаа байдлаасаа яаж гарахаа мэдэхгүй байгаа байна гэсэн тийм тусламж надаас илүү өгсөнсэн. Тэгээд тэрнээс би санаа алаад за би анх ийм байдалд байхдаа надад юу тусалж илаа. Тэгээд энэ сүүлийн хэдэн жил би юу сурлаа. Тэр сурсан зүйлүүдээс маань энэ гацалтаас гарахад юу хэрэг болох вэ гэд бүгдийг жигсааж бичээд одоо бясалгаал нойрч гэдэг юм ингээд жигсааж бичингүүд надад баг ингээд 20-од ингээд жигсаалт гарч байгаа байхгүй юу. Тэгээд би арай олон байна гэж за энэ ингээд хамгийн гол юмнуудын түүж авсараа надад 12 хүрэлцэн. Тэгээд энэрийг ингээд 12 хоногийн сургалт болгосон. Тэгээд сургалтын энэ төр цаанаас гарч байгаа мэдээлүүд ямар ч тийм зовлонгүй гарсан. Яагаад тэгэхээр дандаа би өөрөө хийгээд үзсэн. Миний амьдралаар ингээд баталгаажсан юм байсан болохоор. Тэгээд сургалт маань ингээд би бүр ингээд амар дурлаж хийсэн. Өдөр шөнөгөө суугаал, нойргоо суугаал, үүр цайтал суугаал маа нөхөр ингээд бүр ингээд бичсэн. Дэсти чамайг яаж ингэж зовж хийснийг ингэж нойргоо хонж хийснийг мэдэж байгаа болохоор чи ингээд хүмүүст өнгөө өгөөл ах ингээд намайг тэгэхээр ч харам санагдаад байна гэж тэгжсэн. Тэгээд сургалт маань бүтчихсэн. Нэг хайхтар ингэж юу хийх вүлээ, хаанаас хуулж өчгөлээ энэ гэсэн байхгүй байсан. Зүгээр амьдралаасаа ингээд бодож хийсэн болохоор аяга амархамсан. Тэг яг дундуур нөгөө бичлэг устаал ингээд нэг тийм гарсан уу гэхээс. Тэгээ явж байгаад ингээд Монголд ирсэн. Бирсөө Монголд ирэхээс сар гарны өмнө л сургалтаа ирсэн ингээд нээцсэн. Тэгээ Монголд ирээд нөгөө сургалтаа ингээд хүмүүст хүрэхийн тулд ээжүүдийн группт орж ирсэн. Эхэлсэн Монгол ээжүүдийн группт. Тэгэхэд ингээд биний ингээд зорилгыг улам тодруулж гисэн. Ямар олон ээж тусламж хэрэгтэй байгаа юм бэ? Би ерөөсөө энийг ингээл тагнаал ээжүүд ихэд төлөв юм хийх хэрэгтэй байна. Ээжүүдийн гэртээ сууж хүүхдээ харж байгаа энэ ажлыг би үн цэнтэй болгохын төлөө өөрөө чадах юм хийх хэрэгтэй байна гэж бодоол тэгэл ерөөсөө хэдэн хүн төрөх нь хамаагүй нэг ч гэсэн ээжийн сэтгэл санааг өргөөд нэг ч гэсэн ээжийн сайхан сэргээгээд авах юм бол одоо миний зорилго бүтгэн тэр тэгээд Монголд ирээд анзаарчихсан зүйл бид ээжүүдийн группт ороод ингээл ээжүүдийн юмнуудыг уншиж хаад ингээл ээжүүд хоорондоо аяг зовлонгоо хаваалцдаг. Тэгэл ингээл сэтгэлийн маш олон шаналтай, дарамттай тэг ингээл ерөөсө гэртээ хараад ингээ хүүхдээ төрүүлээд биеинж тэнхрээгүй баг ингээл нялхнаалуу хүүхдтэй байж ижил одоо ажил хиймээр байна. Гэрээсээ юу хийх үү? Одоо юу гэдэг чинь ингээд мэдээж амьдралын асуудал байгаа тийм үү. Гэтэ энэ олон ингээ дарамтууд ингээ чи зүгээр сууж ин гэж ингэж мэдрүүлдэг баг. Ингээ хүүхдээ өсгөөд энэ чинь үнэхээр хамгийн чухал ажил. Хамгийн чухал ажил ахгүй. Бүр үнэхээр агуу ээжээс өөр хин ч энийг хийж чадахгүй тийм агуу ажлыг хийгээд гэртээ ингээд тэр том ажил хийгээ сууж иж тэрийгээ ерөөсөө ажил гэж хардггүй хажуудлынх нь хүнч тэрийг үнэлдэггүй тэгээд эргэн тойрныхан ч тэрийг ажил чухал гэж ерөөсөө хардггүй юм. Ээжүүд ч өөрийгөө ерөөсөө үнэлэхэ болцсон. Тэгээд би энийг бүр амар тод хараад би ерөөсөө яг энэ дээр л нэг жоохон чадхаараа юм хийх хэрэгтэй байна. Энэ гэртээ энэ гэрээ сууж байгаа нь ээж гэдэг энэ ажлыг үн цэнтэй болгоё. Ээжүүд өөрийгөө ядаж эхлээд үнэлдэг болъё. Тэгээ би ингээд бас нэг бичлэгэн дээр амар уур хүрээд бас хэлжсэн. Ээжүүд өөрөө өөрсдөө үнэлдэг. Би яхаа гэртээ сууж байгаа юм одоо ингээл хүүхд хараал баг гэл. Би энэ хүүхдийг 10 сар тээгээд бүр та нар ингээд миний энэ хэлж байгаа ингээд копидод олон юм яриад байгаа тэр нөхрөөрөө хичээлж ин ажилгүй байна. Над үзэж байгаа тэр хүмүүст хэл. Би энэ хүүхдийг төрүүлэх гэж 10 сар цааш нь тавьж байгаа юм яах вэ? Ширээн дээр тавьж байгаа юм яах вэ? Яг ингэ хэл заяа. Би энэ хүүхдийг 10 сар тээсэн биендээ. Миний биед зөндөө өөрчлөлт гарсан. Тэгээ би энэ арьсаа салгамд байж
Арьс мах ясаа салган байж би энэ хүүхдийг төрүүлсэн. Үнэхээр их өвдсөн, аимшигтай байсан. Тэгээд би энэ хүүхдийг эрүүл саруул төрүүлсэн. Одоо энэ хүүхдийг ингээд эрүүл саруул өсгөөд өдөр шөнөгүй шөнийн орой хасаад энэ хүүхдийг би өөрөө өсгөж байна. Тийм байхад надаас яагаад ажил нэхэд байгаа юм бэ? Яагаад намайг зүгээр сууж байгаа юм шиг хараад байгаа юм бэ? Энэ хүүхдэд энэ надаас өөрийнх нь ээжээс өөр ингэж хандах хүн байхгүй. Энэ бол маш чухал ажил. Би маш чухал энэ амьдралын хамгийн чухал ажлыг хийгээд сууж байна. Надаас бити янз бүрийн нэг асуу, намайг тайван байлга гэж хэлж сур. Бодхоор бүр тэмээр амар олон ээжүүдийг бичсэн заяа. Би ч гэсэн өөрөө тиймэрхүү амсаал үзэл явж байна. Хүмүүсийн харц хүн яг ингэж хэлээгүй ч гэсэн хүмүүсийн харц хандлагаас угаасаа мэдгэж байна. Тоглоомоор, шовлоомоор би биш бүх ээжүүдийг тэгж байгаа. Ихэнх ээжүүдийг бүр ингэж 99% ээжүүд ийм дарамт мэдэрч байгаа. Нөхрөөрөө тижээлэгж ингэж гэж байгаа шиг. Юу яриад байгаа юм бэ? Чадахгүй ээж олон хүүхд гаргаад ч гэж байгаа шиг. Юуг чадахгүй байгаа. Бид нар юуг чадахгүй байгаа ээжүүдээ. Бити ингэж хэлхийг зөвшөөр. Үгүй өөрийгөө хамгаал. Чи өөрийгөө хамгаал. Нөхөртөө ойлгол. Өөрсдийгөө үнэлэхгүй ээжиж, өөрсдийгөө үнэлэхгүй байгаа хүнийг бусд хүн үнэлдэг. Эхлээд чи өөрийгөө би амар чухал ажил хийдэг гэдэг хүлээн зөвшөөр. Чи хамгийн чухал ажил хийж байгаа. Энэ ажил миний амьдралын хамгийн чухал ажил. Тэр ямар карьертэй байна, ямар дарга зэрэг байна, хэдэн төгрөг олцгон чинь надад юусан хамаагүй. Хүүхдээ өсгөж төрүүлэх, энэ мах бие тасалж төрүүлэх, энэ гормоны өөрчлөлт, энэ сэтгэл санааны өөрчлөлт бол миний амьдралын хамгийн хэцүү хүнд үе, хамгийн хэцүү хүнд ажил. Энийгээ бусдад ойлгуул, чи өөрөө энийг эхлээд ойлго. Тэр ажил карьерийг хэдэн настай байна уу? Хамаагүй босгочих болно. Энэ хүүхдийг хэн өсгөх юм бэ? Чамайг ажил карьергээ явж байхад энэ хүүхд чинь нэмээ өвөгийн гараар өсөд дараа нь чи хинт гомдлох юм. Өөр нэг хүнд харуулцдаг, цэцэрлэг сургуульд найдчихдаг. Чи дараа нь хинт гомдлох юм. Би энэ тал дээр амар хэм бэ? Би ээжүүд эмэгтэйчүүдийнхээ төлөө юм хийн гэж бодож чадхаараа. Ялангуяа гэртээ хүүхдээ хардаг. Би бүр энийг ингэж мах цуснаа ортол өөрөө гэртээ суусан хүний нутагт 3 орхон төрсөн. Би бүр амар баярлж байхгүй. Бараг ингэж би гэртээ суугаад ойрхон төрөөгүй бол би нээжүүдийг ойлгохгүй, би ингэж ярихгүй. Тийм болохоор би гэртээ сууж байгаа ээжүүд амар сайн ойлгодог. Миний төлөө юм хий. Тэгээд миний сургалт ч яг ингээд дөнгөж эхэлж байгаа тийм. Би их дандаа хэлдэг дөнгөж эхэлж байгаа сэтгэл санаагаа ойлгох гээд ингээд юунаас эхлэх, яаж эхлэхийг мэдгүй байгаа хүмүүс зориулсан. Ингээд нэг өөрийгөө ойлгоод өөрийгөө мэдхийн ингээд амтанд автчихаар өөр цаашаа угаасаа зогсдоггүй. Хөөе би чинь ийм юм байна штэ. Энийг эхэлчихээр өөрийгөө таних, өөрийгөө хайрлах. Аялал нэг эхлүүлсэнс бол ер нь зогсохгүй ингээд өөрийгөө ухаал явцдаг. Миний болохоор ерөөсөө эхлэлийн тавилж өгөх зорилготой. Тийм сургалт. Тэгээд их юм их байна. Тэгээд Монголд ирээд гоё юм. Австралид хаад би ерөөсөө ингээд нэг юм би тэрийг мэддэг байсан. За 10 жил болох хугацаанд би 2 ирсэн байхгүй Монголд. Тэгээ эхний удаа ирэхэд бол юу ч мэдрээгүй. Хоёр дахь удаа ирэхэд би бас ингээд жоо яруу ажилтаа гэхдээ ингээд гоё байсан. Тэгээд яг одоо энд ирээд ингээд одоо ингээд сар хагас болж байна. Тэгэхэд нэг бүр ингээд тэрийг илүү баталж ийн гэхээр би Австралид байсан 10 жил би ерөөсөө надад Австралид миний гэр шиг дотн санагдчихаагүй. Нийгэм орчин нь сайхан байсан уу сайхан байсан. Өөртөө гэсэн гэр оронтой байсан уу байсан. Мэдээж түрээсийн те. Гэхдээ ингээд гэр бүлээ босгоцсон ингээд босгоцсон байсан ч гэсэн надад нэг тийм цаанаал нэг би зочин би нэг юм бүрэн тав дахь юусэн мэдэрдгээсэн. Тэгээ одоо Монголда ирээд гоё юм. Бүх юм ин хайрлал, бүх хүнийг ингээд хайрлал. Бүр нэг гэртээ тавтаа тухтай нэг сэтгэлийн цаана нэг амар амгалан мэдрээд тэгэхээр гоё байгаа. Тэгээд гоё наа. Тэгээ суралт маргааш эхэлнэ.
love you. Сургалтаар уулзъя. Сургалтын талаарх мэдээллийг миний Facebook-ээс аваарай. Тэгээд уул нь гэж боддог байхгүй юу гэсэн зүгэлжлээ. Хайртай шүү. Ээжүүдтэй хайртай шүү. Бас тэр мундаг нөхрүүд ч гэсэн бүгдэнд нь баярлалаа. Эхнэрүүдээ хайрлаж халамжилж яваарай.